Ер нь бид нар чинь ингээд маш олон мөнгөн хэлбэрээр одоо иргэдийнхаа данслуу одоо ингээд мөнгө тараадаг нэг уламжлалтай болчиход байгаа. Тэр нь тэгээ сонгуульд өгөөд ч юм уу эсвэл ямар нэгэн улс төрийн шийдвэр гаргалттай холбоотой төрийн өмч компаниас ч байдаг юм 200 300 мянгаар ч ингээд өгчдөг. Тэгээ тэр маань өөрөө манай эдийн засагт ямар үйл явдал болдог гэхээр инфляц гэдэг зүйлийг бол өсгөөд байгаа. Тэгээ одоо боддороо манай улс чинь өөрөө доллар оруулж ирээд одоо юм экспортлоод бүтээмж гаргаад мөнгө өөрөө боддоор бүтээмжээр бий болоогүй байхад нь Монгол банкнаас ердөөсөө зүгээр л мөнгө хөвлөө гаргацдаг. Тэр хөвсөн мөнгөөрөө болохоор за ингээд иргэдтэй ийм юмар одоо тийм ийм төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлээд ингээд өгөө гэд гаргаад өгч байгаа. Гэтэл өнөөдөр бидний жишээ нь за зүгээр жишээ аваад хүүхдийн мөнгөн дээр ярил л да. Хүүхдийн мөнгө 100 мянган төгрөг өгч гинөө. Гэтэл дараа жилийн 100 мянган төгрөгөөр та жишээ нь гараад яг авдаг байсан хүнсний бүтээгдэхүүнүүдээ авах гэхээр тэр маань бол одоо сагсд хүрэхгүй. Ийм хэмжээнд хүрчээд байгаа. Инфляц гэдэг зүйлийг бид нар одоо маш сайнаар ойлгодог байх хэрэгтэй юм л да. Яагаад тэгэхээр нөгөө нэг бодит мөнгө биш, тэрийг зүгээр цаас хэлбэрээр одоо Монгол банк хэвлээд тараагаад иргэдтэй өгчдөг. Улс төрчид нь болохоор маш сайн мундаг хүмүүстэй иргэдийн хайж амьдралыг боддог хүмүүс гэдэг нэр авчдаг. Гэтэл бодит амьдрал дээр таны амжиргаа яг сайжирсан үгүй байгааддаг. Мэдээж хэрэг өнөөдөр ингээд авахтаа бид нар за энэ мөнгө маань биднэрт хэрэгтэй өнөөдөр амжиргаан дээр хэрэгтэй гэж харж байгаа боловч жишээ нь та бүхэн маань санах юм бол 2016 онд долларын ханш жишээ нь 2000 одоо хэддээсэн 2000 төгрөг байсан байгаа. 2016 онд. Өнөөдөр болон 3400 төгрөг болцсон байгаа. Тэгтэл 2016 оны 100 мянган төгрөг өнөөдрийн 100 мянган төгрөг хоёрын харьцаа чинь өөр асар өндөр ялгаатай буюу төгрөгийн хаш маань тэр хэрээрэл унаад байгаа гэсэн үг. Тэгэхээр бид бүхэн маань нэг ойлгох ёстой зүйл нь улс төрчдийн энэ амлдаг гой мөнгнүүд гой сонсогдож байгаа. Нэрээ биднэрт хэрэгтэй юм шиг өнөөдөр тэр мөнгөгүй л бол бид нар амжирч болохгүй юм шиг мэдрэмж өгч байгаа. Гэхдээ бодит байдал дээр энэ маань бол өөрөө цаас болоо явааддаг. Тэгэхээр ийм цаасан мөнгөтэй улсууд бол маш өрөвдмөр түүхүүд байгаа л да. Одоо Венецуэл улс бол жишээ нь байж байгаа. Тэр яасан бэ гэхээр манайх бас газрын тосны өндөр баялагтай орон. Тэгэхээр энэ газрын тосны баялагаа ашиглаад иргэн бүрийг орон сууцтай болгоё гэд хөтөлбөр зарлцсан. Баялагын сангаараа дамжуулаад иргэн бүрт улсаас байр барьж өгнө гэд. Тэгтэл тэр нь яасан гэхээр орон сууцны үнэн өөрөө тэнгэр татсан. Хизүүн тооны зөвхөн дарга нартай ойр байдаг хүмүүс нь байранд орсон. Тэгэхээр нөгөө хүн болгон авахыг хүсэж байгаа юм чи хэн төрүүлж орох уу гэдэг одоо уралдаан дотор нь авилгал цэцгэлсэн. Тэгээд үр дүнд нь тэр улс өөрөө мөнгөн дэвсгэрт нь унаад ямар ч эдийн засгийн чадахгүй болоод ингээд унтсан байгаа. Жишээ нь энэний нэг том одоо Монгол улсад ч гэсэн явж байгаа зүйл бол ипотекийн хөтөлбөр байгаа. Ипотек бол мэдээж хэрэг иргэдэд маань хэрэгтэй. 6.3 их найдад төгрөгийг бид нар гаргасан. 8% байсныг 6% болгоод багасгасан. Хүүний зөрүүг хаанаас гарч ирэх Монгол банк тааж байгаа. Буюу мөнгө хевлээ таачдаг. Тэгэхээр та өнөөдөр орон сууцны ипотекийн зээл аваагүй зүгээр одоо жишээ нь дамдарчаад амьдрдаг хүн байлаач гэсэн та өнөөдөр өөрийнхөө инфляц буюу карман дахь мөнгөөрөө тэр мөнгийг хамт төлөө явж идэг гэсэн. Буюу одоо төрийн мөнгө гэж байхгүй шүү дээ. Монгол мөнгөний мөнгө гэж байхгүй. Тэгэхээр тэр мөнгөийг чинь бүхлээрээ монголчууд өөрсдөө одоо төлж явдаг. Энэ агуулгыг зүгээр бодит утгаар макро эдийн засаг талаасаа бид нар иргэдтэй ойлгуулж хэлдэг зориг зүрх гаргамаар байна гэдэг. Тэрнээс биш өнөөдөр бид нар юмны үн өсөд байна гэдэг. Тэгээд яаж юмны үн өсгөө болох вэ гэхээр Монгол банк мөнгө хэвлэхэл болмоор байна шүү дээ. Тэгэх юм бол бид нар доллартай ханшаа гаргаж ирсэн. Одоо тэнцэл барих боломж нь гарч ирнэ. Тэгэхээр энийгээ хийе гэтэнгууд яаж тэгвэл мөнгө хэвлэхэ болох юм гэхээр сул одоо ингэж нөгөө нэг татаас хэлбэрээр өгч байгаа юмнууд байна. Одоо жишээ нь шинэ оршин хөтөлбөр гээд сонгуультай холбоотойгоор л гаргаад ирсэн хөтөлбөр малчтад одоо зээл болгож байгаа. Иргэн төлөлт барьцаа гэдэг зүйлийг бараг харгалзахгүйгээр өгцгсөн. Тэгээд энэ жил дараа 26 оны төсөв төрөл 110 тэрбумын хүүний одоо татаасанд бол явуулж байгаа. Энэ мэтчлэнгээр бид нар ингээд маш гоё нэртэй одоо төсөл хөтөлбөрүүд санаачилчдаг. Хүүхдийн мөнгө ч гэсэн маш гоё нэртэй ингээд байдаг. Иргэдлүүгээ ингээд мөнгө өгөөд байгаа юм шиг харагддаг. Гэтэл бодит байдал дээр манай эдийн засаг сүүлийн 10 жил ирэх тусам уруудаад байгаа. Ингээд ирэхээр ямар байдал үүсэж байгаа нэхэр өөрөө хөдөлмөрлөөд ажил орлоготой явах боломжгүй болоод яаж юм нэхэр таны авж байгаа цалинчин таны хэрэглээг даахаа болчдөг. Та ерөөсөө юу хадгаламж битгийл өдрийнхөө хэрэглээг яаж авдгүй гэдэг дээр одоо хангахууд гэдэг дээр ирчин. Тэгэд энэ байдал нь үргэлжлээд ирэхээр за Монголдо мөнгө болоод чадахгүй юм байна. Тэгэхээр Монголдо амьдрах боломжгүй юм байна. Тэгвэл одоо гадагшаа явъя гэд. Өнөөдөр манай улсаас одоо гадагшаа чиглэж байгаа хүмүүс маань бол дээхэн үед бол за нэг 2-3 жил нэг байрны мөнгөтэй болоод буцаж ирээ гэд арг ир хүүхдээ орхиод явдаг гэсэн бол өнөөдөр амьдрал нь тогтцсон байгаа хүмүүс ажлын байраа орхиод за уран байр машина зараад тэгээд хүүхдүүдээ аваад бүр бүтэн Монголд байхааргүйгээр гардагшаа гарч байгаа.
Энэ бол өөр аюуллахгүй. Тэг бид нар энэ бодит байдлыг хилж явахгүй бол одоо манай ус ямар зам руу явж байгаа гэхээр яг нэг байгалийн баялагтай гэж нэрлэгддэг. Тэр нь болохоор 100% төрийн мэдлэлт байдаг. Тэр төрийн дарга нар нь өөрсдөө их мэдлэлээр асуудлуудаа шийдэж идэг. Ард иргэд гээд ердөөсөө нөгөө нэг өөрсдийнхөө амьдралаа авч явах чадамжгүй болсон. Тэр хүмүүстэй болохоор одоо халамж хэлбэрээр бага хэмжээний мөнгө ингээд тараачдаг. Тэгээд тэр нь ихтэй амьдралд нь хүрэлцгүй сайн мөнгө үгүй. Асар ядуу амьдарч идэг. Баян ядуу одоо ядуугийн зааг нь асар өндөр хэмжээнд хүрсэн ийм л усыг болох гээд байгаа. Тэгээ бид нар тийм баймааргүй шүү дээ. Бид нар ингээд залуучууд ихтэй ор манай улсын одоо нийт иргэдийн одоо 50-аас дээш хувь нь төчөөс доош насныхан байгаа. Бид бүхэн өөрсдөө хөдөлмөрлөөд ямар нэгэн татаас халамж юм авахгүйгээр хин нэгнээс хараад бусаар амьдрч чаддаг, өөрийнхөөрөө гой мөрөөдлөө бий болгож чаддаг тийм улсад амьдрмаар шүү дээ. Тэгээ тийх боломжийн төр болгоод өгөх хэрэгтэй байна. Тэгэхээр ямар нэгэн хөнгөлтөө зээлч байд юм уу одоо жишээ нь нэг яаман дээрээс гой нэртэй төслүүд гаргаж ирдэг шүү дээ. Тэр салбарыг хөгжүүлэхийн тулд тэдэн хувийн хөнгөлтөө зээлгээл. Тэрийг хийн авдیں۔ Дарга нартай ойрхон байдаг компаниуд л авдیں шүү дээ. Энгийн иргэнд тэр очтгүй шүү дээ. Тэгэд энэ гой нэртэй төслүүдээс л бид нар ер нь холддог байхгүй бол нөгөө төрийн нэр дор за тэгээд нийтийн өмч нэрэн дор хинч хяналтгүйгээр энэ одоо хулгай авилга энэ юмнууд маань одоо цэцэглээ яваад байгаа. Энийг хэн хийх үү гэхээр улс төрчид ямар нэгэн байдлаар иргэдэд таалагдах гэсэн оноо цуглуулахын тулд хийж идэг. Тэрүүгээрээ олсон мөнгөөрөө буцаагаад сунгуулаар мөнгө тарааж ахиж гарч ирдэг. Тэгээд миний хэлж байгаа зүйл бол заавал дахин сонгогдохын төлөө бид нар улс төр хийгээд их шаардлагагүй. Энэ улсад нэг жоохон ч гэсэн бодиттой өөрчлөлт гаргачаа гэд өнөөдөр жишээ нь төрийн албан хаагчид маань бол маш сайн мэдж байгаа. Ямар бодлогууд маань алдаатай яваад буруу яваад байгаа гэдгийг харж байгаа. Гэхдээ тэр хүмүүс маань бол за одоо сайдын шийдвэр юм чинь за засгаас гаргаж байгаа шийдвэр юм шиг дагаа яваад байгаа. Гэхдээ магадгүй бид нар өнөөдрөөс эхлээд наа чин болохгүй буруу байгаамаа гэдэг тоонуудыг хаана хилээ авчих хэрэгтэй болов уу гэж бодогдож байна. Хүүхдийн мөнгөний тухайд бас амьдрал хэцүү байгаа шүү дээ. Зарим иргэд одоо хүүхдийн мөнгөөр ээжүүд ялангуяа цалинтай ээжийн мөнгөөр ч гэдэг юм уу амьдралаа залгуулдаг. Тэгэхээр тэр хүмүүсийг одоо өлсөөд өгөх гэж байгаа юм уу? Яах юм бэ гэдэг юм бас шүүмжлэл яваад байна. Тэр мэдээж хэрэг нийгэмд ямар нэгэн байдлаар одоо тэг хөдөлмөрлөх боломжгүй хүүхдүүдэд орхиод одоо харах хөнгүүч байт юм уу? Тийм айл өрхүүд байгаа. Тэгэхээр тэр сегментүүдтэй хөдөлмөр нийгмийн хамгааллын яамаараа дамжуулаад яг зорилттой бүлгийнхандаа бид нар хүрдэг байх хэрэгтэй. Тэрнээс биш нийтэд нь хавтгаагаар нь халамжууд бол өгөөд байгаа. Одоо ялгаагүй байгаа шүү дээ. Өнөөдрийн байдлаар бол бид нар хавтгаагаар нь явуулсан. Тэгэд үндсэндээ энэ нөгөө нэг хавтгаарсан халамжийн үр дүнд хөдөлмөр хийснээс ер нь энэ халамжуудыг цуглуулад явчих нь зүгээр юм биш үү гэдэг ойлголт нөгөө нэг төрөөд байгаа нь өөрөө буруу байгаа. Ягаад тэгэхээр энгийн хүмүүст маань бол анзаарахгүй байгаа. Үгүй бид нарт чинь боддоор хүүхдийн 100,000-аас өөр орж ирж байгаа халамж байхгүй би л халамж авдаггүй шүү дээ гэж бид нар бодож идэг. Гэтэл бидний өнөөдөр ашиглаж байгаа тог цахилгааны мөнгө одоо жишээ нь дулааны тариф маань одоо хүртэл 90% төр даагаад явж байгаа. Тэр маань ч гэсэн халамж гэсэн ангилалд ордог. Гэхдээ иргэд маань халамж авч байгаа гэдгийг мэдэгчгүйгээр энэ маань бол үндсэн өртөгтөр орсон байдаг. Тэгээ яагаад бид нар тэгвэл өөрийнхөө цалингаар өөрийнхөө амьдралаар мөнгөө одоо ингэж явуулж чадахгүй байгаа юм бэ гэхээр нөгөө л ханшны уналт буцаа ороод ирнэ. Бид нар одоо 2 сая төгрөг гүнд цалингийн өгж байгаа ч гэсэн тэр маань яг бодит одоо хэрэглээний үнийн индексээр аваачаад үзэхээр ердөөсөө ахын хэрэглээнээсээ давж гарч чадхааргүй ийм байдлаар орсон буюу төр маань өөрөө мөнгө хевлээд хэтэрхий буруу үрэлхэн бодлогод руу чиглүүлээд байгаатай л холбоотой байна. Тэгэхээр магадгүй бид нар одоо ирээдүйд ч гэсэн ямар нэгэн одоо улс төрийн шийдвэр гаргаж байгаа бол энэ ч нөгөө нэг бодит эдийн засгийн тооцоололтойгоор нь явахгүй бол мэдээж хэрэг иргэдтэй таалагдахын тулд гоё өгнүүд яриад явж болно. Гэхдээ үнэгүй ингэж хаанч байдгүй. Тэгэхээр хаана нэгтгээс тэр мөнгө өөрөө гарч ирэх ёстой. Тэгэхээр тэр мөнгийг бий болгох жишээ нь төслүүдэд бид нар хөдөлгөх ёстой болж байна гэсэн үг. Тэгэхээр бид нар хэрвээ үнэхээр нийгэм маань ядуу байгаад байна, ажил олдохгүй байгаад байна, боддороо мөнгө олох боломжгүй байна гэж байгаа юм бол бид нар жишээ нь махны экспортыг гаргах ёстой. Малчт маань маха экспортлох боломжийг гаргаад өгөх юм бол жишээ нь малчтын маань аж амьдрал, орлого бол дээшлээд гараад ирэх боломжтой. Гэтэл өнөөдөр бас л одоо би хүмүүсийн дургүй юм хэлэх чинь. Тэр нь бол Улаанбаатар хотод хямдхан мах зардаг байлгахын тулд төрөөс одоо махны квотыг тавиад тэгээд экспортыг бол хаачиж байгаа. Гэтэл бол манай Монгол махны амт чанар маш сайн учраас гадны улс орнуудын авъя гэдэг. Гэтэл төр нь өөрөө хязгаарлаад малчтыг махаа зарах эрхийг хаачдаг. Тэгсэн байжж буцаагаад малчид маань бол одоо их ядарч сууж байгаамаа тэр хүмүүсийн нийгмийн татгалын төлгээд байдаг.
Гэхдээ ямар ч малчин миний бодлоор заавал нийгмийн даатгалаа улсаас тэгж төлөвлөх гэхээсээ илүү өөрийнхөө малыг харин ч өндөр үнээр зараад явчих юм бол тэр нийгмийн даатгалаа өөрөө төлөөд явчих чадвартай хүмүүс байгаа. Тэгэхээр чинь л нөгөө нэг иргэн маань өөрийнхөө амьдралыг өөрөө аваад явах боломжинд нь түр өөрөө саад хийчээд тэгээд дараа нь болохоор манай иргэд маань ядуу, манай иргэд маань чадамжгүй гэдэг. Гэтэл иргэд өөрсдөө хийх боломжийн түр өөрөө дандаа хаад штэ. Тэгэхээр тэр бодлогуудыг л өөрчлөх хэрэгтэй гэж яриад байгаа. За цаг үеийн улс төрийн асуудлуудаар бас яриа байгаа тийм. Одоо засгийн газрыг ерхий сайдыг огцруулах юм санаачлаг гаргаад 50 гаруй гишүүн дэмжсэн байна. Та энэ дээр ямар байр суурьтай байгаа? Ардчсан намыг бас одоо Монгол Ардын намын хуваагдалд очоод ёстой гэдэг ийм шүүмжлэлүүд бас яваад байна л да. Миний бодлоор Ардчсан нам Монгол Ардын намын хуваагдалд бол оролцоогүй. Тэгээд Ардчсан намын гишүүд бол үндсэндээ бол бүлгийнхаа шийдвэрүүдийг дагаад явж байгаа. Тэгээд тэр маань ч гэсэн улс төрийн том жишг болж явж гин гэж би бол харж байна. Ерхий сайдын огцруулах тухайд ер нь засгийн газар одоо 100 хоногийн тайлангаа тавьж байгаа шүү дээ. Ер нь засгийн газар хэр ажилласан бэ? Ерөнхий сайдыг анх одоо ерөнхий сайдаар томилогдох үед нь би бас хэлжсэн үг байгаа. Жавхлан сайд, Чойж сүрэн сайд хоёр бол өмнөх кабинетд байсан сайдууд байгаа. Энэ хоёр сайд ажиллаж байхдаа бол ямар ч одоо бодит хэмжигдэхүйцсэн сайн үр дүн бол гаргаагүй. Одоо чинь өнөөдөр эдийн засгийн байнгын орон дээр энэ бид нар ипотекийн зээлийн тухай ярьж байхад бол нийт ипотекийн зээлийн 80% нь бол Улаанбаатар хотод олгогдсон. Тэр дундаа Хавуулт өргөт олгогдсон. Ипотекийн зээл гоё ард иргэдэд маань хямдхан орон сууц хэрэгтэй гэж нэрлэж байгаа ч гэсэн байршлын л та бүхэн хараад үзэлтэй. Хаана явагдаж байгаа вэ гэдэг чинь миний шүүмжлэлт байгаа асуудлын. За тэгээд 2017 оноос хойш нэгдсэн дулааны сүлжээний одоо үндсэн одоо хүчин чадал маань дүүрсэн. Одоо бид бүхэн бол нэмж одоо холболт хийх боломжгүй шинэ барилгад одоо дулаан өгөх боломжгүй гэдэг ингээд гараад ирсэн. Нэгсэн хэрнээ 2017 оноос хэдэн шинэ барилга одоо нэгдсэн дулааны сүлжээнд холбогдсон бэ. Тэгээд эндээс хараад үзэхэр чинь яагаад тэр хүмүүст зөвшөөрөл өгсөн бэ? Үндсэн техникийн одоо боломж нь ханаас гарч ирсэн гэхээр одоо 40 хасах 39 градус хүртэл одоо хүйтэн байхад манай нэгдсэн дулааны сүлжээ одоо хотоо хангаад явах чадамжтайгаар бол одоо техникийн зохицуулт байдаг. Сүүлийн жилүүдэд бол нэг хасах 27 градус хүрдэг ч юм уу өмнөх жилийн юугаар бол арай нэг тийм зөөлөндөө өвлүүд байсан учраас бид бүхэн тэр хасах 13 градусын зөрүүн дээр нь шинэ байрнуудыг холбоод тавьсан гэсэн үг. Гэтэл нэг өдөр магадгүй хасах 40 градус үнэхэр болвол яах вэ? Тэнгэр хангаан одоо цаг уурын нөхцөл байдлыг бид бүхэн урьдчилан тавруулах боломжгүй. Тэр үед Улаанбаатар хот маань хүлдэх эрсдэл тулж байгаа. Тэгэхээр 2017 оноос хойш дулааны одоо нөгөө тусгай зөвшөөрлөлийг олгож тэр холболтуудыг хийхэд нь оролцсон хүмүүсүүд дээр бид нар хариуцлага бүрэн дүүрэн тооцох ёстой болчиход байна л да. Гэтэл одоо сүүлийн хэдэн жил дандаа эрчим хүчний сайдаар ажиллаж исэн хүн нь харин тийм ээ наа чин бол үнэ ингээд сууж байгаа байхгүй. Тэгэхээр чи энэ хүмүүстэй бол Чойж сүрэн сайдтай бол хариуцлага тооцох ёстой гэж би бол бодож байгаа. Бид бүхэн эрчим хүчний реформ үргэлжлүүлэхийн тулд зөв зүйтэй бодлого гаргахын тулд энэ төр чин салбар өөрөө реформ хийхээс гадна ерөнхий сайд ч гэсэн манлайлаад авах ёстой. Гэтэл салбарын сайд нь өөрөө ингээд өөрчлөлтийг хийх одоо зориг гаргахгүй гэдэг бол байж боломгүй асуудалтай. Засгийн газрын 55 дугаар тогтоол бас шүүмжил төртөөд шүү дээ. Амнааттай холбоотой одоо төсөв төлөх ёстой амнаатын төлбөр дутах юм байна. Засгийн газрын татварыг дуран мэдж шийдлээ гэдэг юм шүүмжил яваад шүү дээ. Хувийн хвшилт бас зарим нэг хувийн компаниуд ч даваа байдал бий болгочихжээ. Тэгээ энийг бол улсын их хурлын хяналт шалгалтын хүрээнд бол хороо байгуулад ерөнхийдөө шалгана гэж үзэж байгаа. Миний хувьд ч бас тэн дээр гар үсэг сурсан гишүүдийн нэг. Тэгэхээр бүрэн мэдээлэл яг тэр хяналтын сонсголын үеэр бол аваад тэгээд олон нийт болон бас иргэд маань ч гэсэн мэдээллүүд илүү сайн дэлгэрэнгүй гарах байх гэж бодож байна. Эрчим хүч эдийн засаг гэдэг одоо улс орны ингээд томоохон шийдэх асуудлууд байхад их баригч намынхаа одоо санал судлалын хэрүүл хийгээд төрийн ордондоо бие биеийн рүүгээ одоо ингээд дайрч байгаа байдал шинэ гишүүний хувьд юу яаж харагдаж байна? Гэхдээ яг хөө ер нь энэ байдал нэг манай Монгол улсын нэг засаглалын хямрал бол нэг үе үед л ингэж явсан юм шиг санагдчихж байна л да. Дандаа нэг санал суудлын төлөөх хэрүүл тэмцлээ ингэж хийгээ явждаг. Өнөөдөр төсвийн 2 дугаар хилцүүлэг явж хахад Монгол Ардын намаас эдийн засгийн байнгын орон дээр 32 гишүүн суух хэрэгтэй байтлаас нэг 3 гишүүн л сууж байгаа жишээний. Одоо энэ бол өөрөө ямар том хямрал дээр ирсэн бэ гэдэг нь бол харагдчихээн. Гэтэл энэ нам чин өөрөө сүүлийн 8 жил энэ бүх бодлогуудыг гаргаад өнөөдрийн эдийн засгийн хүндрэлүүдийг өөрөө бий болгоцсон нам институт байждаг. Тэгэхээр энэ дээр нэг зүйл харж байгаа нь бид нар сонгуулийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Сонгуулийн тогтолцоон дээр ялангуяа одоо энэ мөнгөний сонгуулийг зогсоохоос нааш
энд бол өөрчлөлтийг бид нар авчирч чадахгүй. Энэ нөгөө нэг засаглалын хямралаас бид нар бас гарч чадахгүй байгаад байгаа. Тэгэхээр боддоор одоо сонгуулийг мөнгөний хамааралгүйгээр явдаг болохын тулд жишээ нь одоо шууд л хэлэхэд сонгуулийн ухуулагч нар байгаа шүү дээ. Дээрхэн үед бол иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор одоо ингээд энэ ухуулагч нар ажилладаг байсан бол өнөөдөр бол ингээд та бүхэн хэвлэл мэдээллийн ил тод байж гин. За тэгээд сошиал медиа ингэж өндөр хөгжсөн байгаа тохиолдолд бид нар заавал тэр мөнгийг гаргадах шаардлагагүй. Тэгэхээр энэ мэтчлэн сонгуул хийхтэй холбоотой гардаг өргүү зардлуудыг багасгаад өгөх юм бол эн чинь өөрөө шудраг өсөлтөн нийгэмд хэрэгтэй байгаа одоог шудраг хүмүүс нь гарч ирэх боломж бий болоод тэгээд улс төрийн шийдвэр гаргалт ч гэсэн өөрөөр гарах боломж нь бий болно. Сонгуулийн тогтолцоо гэхээр сая үндсэн хууль дээр холимог тогтолцоо хуульчилсан шүү дээ тий. Одоо тэгэхээр ямар хууль байж болох вэ? Яг нь сонгуулийн тухай хуулийн дээр байгаа юм л да. Одоо жишээ нь та бүхэн харах юм бол нийслэл хотод хүн амын 50% амьдардаг хэрнээ орон нутгаас бага одоо гишүүд сонгогдож гарч ирдэг. Орон нутаг дээр илүү бага хүн амыг төлөөлж байгаа хэрнээ тэндээс сонгогддог гишүүдийн тоон олон байгааддаг. Тэгэд энэ маань өөрөө яг үндсэн хуулийн зарчимд нийлж байгаа гэдэг маань өөрөө маш том асуудал байна. Тэгэд эндээс эхлээд нөгөө нэг бодлогын тэнцвэргүй байдлууд маань өөрөө гарч ирээд байгаа юм л да. Жишээ нь бид нар яагаад сум хоорондын замуудыг хийдэг хэрнээ бүр илүү ач холбогдолтой одоо тухайн одоо нутаг дэвсгэр дээр хэрэгцээ шаардлага өндөртэй байгаа хоногт одоо чинь 1000 хүн явахгүй зам тавьж болоод байгаа хэрнээ жишээ нь сонгоо хайрхан дүүрэг тэр гэр ороолууд дунд яагаад бид нар хэрэгцээт тэр замыг тавихгүй байгаа даа. Сургуулиуд дээр жишээ нь бас тэр асуудал яригдчихэж байгаа юм л та. Нийслэл хотод бол нөгөө нэг сургуулийн одоо багтаамж үнэхээр хүндрэлтэй байдал ирсэн хэрнээ нийслэл хотын асуудлыг бол хойш нь тавиад илүү орон нутгууд руугаа төсүүдийг явуулдаг. Гэсэн хэдий ч тэр орон нутгууд дээр бас хүртээмжтэй адилхан очдоггүй. Одоо жишээ нь шийдвэр гаргагч нартай ойр аймгийн ч гэдэм Хинтээ аймаг жишээ нь сүүлийн жилүүдэд ямар өндөр төсөвтэй байв бусад аймагудаас илүүгээр тийм. Тэгэхээр чин эн чин өөрөө нөгөө нэг бодит хөгжлийн төлөвлөгөөн дээр тулгуурласан бодлого биш улс төрчдийн одоо шийдвэрүүд дээр л тулгуурласан бодлого яваад байна л да.